Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Судалгаа 71 нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгэл судлаач Баясаа, за хөтлөгч гэр бүл судлаач Цомо хоёр нь судалгаа 71 нэвтрүүлгээ хүргэхэд бэлэн болжээ. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе, сонсогчдоо мигмар гарагийн мэндийг хүргэе. За өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлэг маань сонсогч үзэгчдэд зориулаад аз жаргал гэсэн сэдвээр бас хамтдаа ярилцахад бэлэн болсон байна тий. Судалгаа 71 нэвтрүүлэг маань их сурвалжтай. За тэгээ мэдээллийн хувьд одоо чанартай тэр мэдээллүүдээр үндэслээд мэрэгчлэтнүүдийн зөвлөмжүүдийг хүргэдэг гэдгээр онцлогтой нэвтрүүлэг. Сонсогчдоо манай нэвтрүүлгийг сонсохоос гадна үзэх боломжтой. Захин орчин буюу Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг хийх юм бол нэвтрүүлэг маань шуудаар хурж байна. За ингээд сэтгүүлч гэр бүл судлаач хоёрын өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлэгтээ бас хамтдаа байгаарай. Энэхүү нэвтрүүлэгт бас өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой шүү. Тэгээ 7 хэмжиж нэг огтлоо гэж манай монголчууд бас ярьдаг штэ тий. Тэгэхээр альва одоо сэдвийг, альва асуудлыг 7 хэмжээд нэг огтлох хэмжээний одоо судалгаа нотолгоотой баримттай мэдээж зүгээр судалгаа нотолгоо юм байна. Ингээд нотолчихжээ гэхээс илүүтэй гарц гаргалгаа таны амьдрал зөв ойлголтыг, зөв хандлагыг тий магадгүй үнэн мэдээллийг, амьдралын чанарыг тань сайжруулах тэр мэдээллийг хүргэдгээрээ судалгаа 71 нэвтрүүлэг онцлог. Тэгээ 986 104 5 дугаар явц шуудаар таны өмнө нээлттэй байгаа. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр яг одоо лайв стримтэйгээр хүрж байгаа шүү. За тэгээ аз жаргал гэдэг ингөт хамгийн одоо сонирхолтой сэдв байгаад байна л да. Тэг чинь тий. Тэгээ хүмүүсийн хувьд ч гэсэн үнэхээр л одоо амьдралд аз жаргалтай амьдрахыг хүн болгон л хүсдэг. За тэгээ маш одоо сонирхолтой одоо фактууд байгаад идэг. Дэлхийн аз жаргалын тайлан бол жил болгон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг. Тэгээд энэтэй холбоотой яг энэ тайлангаас үндэслээд одоо ярихаар фактуудыг эхлээд хүргээд тэгээд аз жаргалынхаа судалгаанууд руу орё гэж бодож байна. За аз жаргалын одоо индексээр хамгийн өндөр хүмүүс нь залуус юм уу, ахмадууд юм уу? Тэгээд түүхэндээ одоо залуу насыг хамгийн эрч хүчтэй аз жаргалтай үе гэж үздэг ч гэсэн орчин үеийн барууны орнуудад Америкийн нэгдсэн улс, Канада, баруун Европ зэрэг одоо улсуудад хөгшин хүмүүс нь залуучуудаас хавьгүй илүү аз жаргалтай аз жаргалны одоо индекс нь өндөр байгаа нь бол тодорхойлогдсон байна. Америкийн нэгдсэн улс анхудаа хоёр дахь одоо факт гэх юм бол 20-оос одоо хасагдсан аз жаргалын индексээрээ эхний 20-д Америкийн нэгдсэн улс байдаг гэсэн чинь 20-оос хасагдсан. Энэ нь юутай холбоотой вэ гэх юм бол саяын хэлээдсэн нөгөө залуучууд настай хүмүүсийн аз жаргалын индекс нь ямар байсан бэ гэсэн чинь 30-аас доош насныхны аз жаргалын индекс нь маш доогуур гарсан гэсэн үзүүлэлт байна. За тэгээд дараагийн мэдээлэл юу вэ гэх юм бол Финланд улс бол дараалсан 7 удаагийн 1-р байраараа одоо рекордыг эвдсэн хэвээрэл байгаад байгаа. За тэгээ Финланд улс 7 жил дараалал дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарсан. Тэгсэн тэдний нууц нь юу юм бэ гэдэг одоо аз жаргалын тайлангаас базаад хүрэх юм бол гинтийн одоо тий баян болох байдал ч юм уу тий эсвэл баян чинэлэг байдал биш харин одоо сисү буюу тэсвэр хатуу жил гэж хэлээд байгаа. Тий энэ нь хуршүүдтэй төрдөө итгэх нийгмийн өндөр итгэлцэл маш өндөр. Одоо жишээлх юм бол тий 12 хүн одоо төрөвч аялаа гэж болдог ихтвчээ мөнгөтэй. Тэгвэл 11 нь эзэндээ эргэж очтгоо гэдэг юм сонирхолтой судалгаа байна. Хаяад амир юм шиг тий дахимтны хүнтэй танилцаад. Яг үнэ тий. За тэгээд Зөв Европ урагшлаад баруун Европ ухарж байна гэсэн ийм статистик тоо мэдээлэл бас энэ тайлан дээр гарсан байгаа. Жишээлх юм бол одоо Литв, Чех зэрэг Зөв Европын орнууд аз жаргалын индексээрээ Франц, Герман гэд барууны аваргуудыг бол гүйцэтгэсэн. За ялангуяа Литв улс 30-аас доош насны залуусын аз жаргалын одоо индексээрээ дэлхийд номер 1-т бичигдсэн гэх мэтчлэн маш сонирхолтой мэдээллүүд байна. За тэгэхээр хоёулаа дэлхийн одоо судалгаанууд болон Монголын судалгаануудыг харьцуулаад тэгээд гоё арга замтай хуваалцж
хандаж ярилцъя тийм ээ. Дэлхийн судалгааг танилцуулах уу? За тэгээ энэ дээр мэдээлэл нь байгаа тийх чи. Надад ч байгаа судалгаа 71 гэд нэгээд за тэгвэл би хүргээд явжий. За дэлхийн аз жаргалын одоо судалгаагаар болохоор мэдээж нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан хамгийн том судалгаа буюу дэлхийн аз жаргалын тайлангал голчолж одоо хүмүүс одоо улс орнууд улс орны одоо үндэстэн одоо юу гэдгийг ард түмэн аз жаргалтай байна уугүй юу гэдгийг одоо тодорхойлдог. Тэгээ энэ судалгаа нь одоо Gallup World Poll-ийн датад үндэслэгдэж бий болдог буюу 6 үндсэн үзүүлэлтийг бол хардаг байгаа даа. 6 үндсэн үзүүлэлтээр улс орны хүмүүсийн аз жаргалын одоо үнэлэмжийг үнэлдэг гэсэн үг. За тэгэд нэг хүнд ногдох дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн чадамжаар нь за хоёр дахь нь нийгмийн дэмжлэг за хэцүү үед туслах ойр дотны хүмүүс байгаа эсхээр нь. За гуравт нь эрүүл мэнд дундаж наслалтаар нь. За дөрөвт нь амьдралын сонголт хийх эрх чөлөөгөөр нь. За тавд нь өгөөмөр сэтгэлээр нь бусдад туслах, өөрөө өөртөө хайртай байх, одоо нийгэмд хандив өргөгч гэдэг юм уу те. 6-аад нь авилгын төвшин буюу төрдөө итгэх итгэлээр нь одоо аз жаргалын индексийг бий болгож байна. Хуучин бол арай өөр байсныг жоохон өөрчлөөд гаргасан зүйл нь юу вэ гэх юм бол амьдралын сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр сэтгэл гэдэг энэ хоёр зүйл бас нэмэгдэж орж ирсэн нь хувь хүн бас аз жаргалыг юугаар хэрхэн яаж хардсан бэ гэдэг нэг юм тодорхойлолтоор бас үзсэн байгаа даа. За тэгээд дэлхий дээр одоо нөгөө Финланд улс маань номер 1 байгаад байгаа. Тэдний нууц нь нөгөө орлого биш гэдэг байгаа шүү дээ, тий. Нийгмийн тэгш байдал, төрдөө итгэдэг байдал, мэдээж хүн болсон хойно тий нийгэмдээ аюулгүй, за тэгээд аюулгүй орчин гэдэг ч юм уу тий аюулгүй амьдрах тэр зүйлээрээ хангагдсан байдал. За тэгээд бас нэг шинэ онцлог зүйл нь байгальтайгаа их ойрхон хүмүүс гинэ. Финландууд тийм учраас ингээд аз жаргалынх нь индекс нь одоо сүүлийн 7 жил рекордыг эвдээд нэгт явсаар байгаад байгаа. Тэгэхээр байгаль дэлхий гэдэг маань хүмүүсийг бас тайвшруулдаг те. Мэдээж одоо стресстгүй бухимдахгүй хүн гэж юу бахав те. Гол нь тэр стресс бухимдлыг гаргадаг, тайвширдаг тэр арга зүйтэй байх нь их чухал юм те. Одоо тэгээд ингээд Финландийн одоо жишээлбэл дэлгэцэн дээр байгаа ингээд зургийг харах юм бол 1 номерт Финланд, 2 номерт нь Исланд, 3 номерт нь Дани, 4 номерт нь Коста-Рико, 5 номерт нь Швед гэж бас ингэж харагдаж байна шүү дээ. Тэгээ эдгээр улсуудаас ингээ хараад ахаар байгаль орчны нөлөөлөл гэдэг зүйл бас тодорхой нэг үзүүлэлт нь болж байна тий 100% болвол биш тий. Тэгэхээр зэрэг ингэж орж ирж байна. Тэгээд эргүүлээд бид бүхэн чинь бас их нүүдэлч ардсан мөн уг нь бол байгаль дэлхийгээ бараадаад явал аз жаргалтай байх боломж байгаа л энэ да тий. Харин тий. За тэгээд нөгөө сүүлийн үед бас нэг шинэ хандлага гарч ирээд байгаа нь дээр дурдсан нөгөө залуучууд ахмадууд гэдэг энэ хандлага тий. Сүүлийн жилүүдэд залуу үеийнхэн буюу 15-аас 30 насныхан аз жаргалын түвшин цахим орчны хамаарлаас тэнд хамаарсан учраас ганцаардлаас за тэгэд ирээдүйн ямар байх вэ гэдэг нэг тэр тодорхойгүй байдлаас шалтгаалаад дэлхий даяараа бүр ялангуяа барууны одоо орнуудад бүр хандлагатай байгаа гэдгийг бол энэ тайлангаас бол маш их онцолж харж болохоор байгаа. За тэгвэл монголчууд маань бас ямар байгаа. Энэ тайланд бас хэрхэн яаж тусгагдсан байгаа гэдгийг хойлоос яри тий. За тэгээ. За монголчуудын талаарх нэг зураг бас байсан тий. Энэ зургийг ингээ үзүүлэлтээс харах юм бол санхүү, нийгмийн дэмжлэг, эрүүл мэнд, орчин ба одоо тий орчны нөлөөлөөс үүдэж байгаа стресс гэсэн ийм дандаа 5 оноогоор явсан биз тий. За тэгээд дундаж гэсэн үзүүлэлтийг гаргасан байна. Хэвийн байна гэдэг зүйлсүүдийг хэлсэн байна. За тэгээд энэ зургаас бас юу гэж дүгнэлт хийж болох вэ тий монголчуудын хувьд. За би энэ дэргээс мэдээлэл олоод байгаа. Авцев дотор байгаа шүү. Тэгээ яг хэлдгээр хуудсан дээр нэмэлч. Одоо хоёр дахь хуудсан дээр хоёул явж байгаа шүү. Монголчуудын аз жаргалын за монголчуудын хэмжиж болох вэ? Хэмжүүр нь дэлхийн дунджаас өвөрмөц ялгаатай гэж байна. За бидний аз жаргалыг уламжлалт сэтгэлгээ болон орчин үеийн одоо нийгэм эдийн засгийн стресс хамтдаа тодорхойлоод байна гэсэн одоо юм юугаар ч дуу шуум маань явж байгаа тий. Явж байна. За тэгээд дэлхийн аз жаргалын тайлан 2026 одоо онд хийгдсэн саяхан хийгдсэн биш үү 3 дугаар сард аль биесээр танилцуулагдсан байна. За тэгээд энэ жилийн тайлангийн гол онцлог нь сошиал буюу одоо тийм сошиал медиа залуусын сайн сайхан байдал сэдвийн доор гараад цахим орчин хүмүүсийн ялангуяа залуу үеийнхний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар одоо ингээд танилцуулсныг анхаарал татсан байна. Тайлангийн үр дүнд болон Монгол улсын одоо үзүүлэлтийг таймлаг хүргэх юм бол дэлхийн одоо ерөнхий дур зориг дээр одоо хэн тэргүүлсэн бэ гэдгийг харж болохоор байна. Аз жаргалын индексийг тодорхойлохдоо иргэдийн өөрийн одоо амьдралаа өгч буй үнэлгээ 1-ээс 10 оноогоор зөөлсөн байна. За одоо ч гэсэн ингээд бит хоёрын нэвтрүүлгийг сонсохдоо үзэгтэй сонсогчд маань бас яг ингээд оноо дэвшүүлж болох юм тий. За би одоо өөрийнхөө амьдралыг аз жаргалыг одоо ингээд үнэлье гэвэл та 1-ээс 10 онооны хэдийг нь одоо өгөх вэ өөрийнхөө амьдралд тий 7 гэх юм уу 8 гэх юм уу тий. За тэгээд
Энэ дээр болохоор яасан бэ гэхээр зэрэг дотоодын нийт бүтээгдэхүүн нийгмийн дэмжлэг эрүүл амьдрах хугацаа сонголт хийх хэрэг чөлөө за өгөөмөр сэтгэл авилгалын түвшин гэд 6 хүчин зүйлсүүдийг ингээд багцалж үзээд тэргүүлэгчээр нь бол Финланд бас 9 дахь жилдээ шалгарсан гэдэг мэдээллийг бол түрүү хэлсэн тий. За шилдэг 5 улстай бол Финланд, Испани, Дани, Коста Рико, Швед гэсэн улсууд одоо дараалаад орсон байна. 4-р байранд нь орсон нь одоо Латин Америкийн орнуудын хувьд түүхэн дээд амжилт гэж үзсэн ба штэ. Бас ажиргалтай улсаар тий. За ийшээ чи аялаа байд те. Барууны орнуудын хувьд бол уналттай байна гэж үзэж байгаа те. Түүхэнд анх удаа англи дэлхийн одоо англи хэлтэй томоохон гүрнүүд одоо ингээд эхний 10-аас бүр мөсө хасагдчихээн. За ялангуяа залуу үеийнхний дунд хад жаргалын төвшин буурсантай холбоотой. Тэгвэл 2026 оны 3 сард танилцуулсан тайланд болоо дэлхийн 147 улсаас 75 дугаар байранд жигсэн байна. Монголчууд маань өмнөхөөсөө 2 байраар урагшсан бас. Ахицтай гэж. Бас урагшсан байна шүү дээ. 2 байраар урагшилсан байна да. Хөгжингөө орнуудын хувьд бол хойшлоод ах чинь бидний хувьд урагшсан байна шүү дээ. За ад жаргалын оноо 5936 10 онооноос тий 10 оноогоор ингэж үзээд тэгээ байр суурийн өөрчлөлт бол өмнөх жилүүстэй харьцуулахад онооны хувьд бага зэрэг одоо ахиц гарсан боловч дэлхийн дундаж түвшинд одоо дундчин 5.5 байгаад бол тий дундаж хэсэгтээ доктортой явж байна. Ер нь бол дундаж байгаа юм байна. Нэг гутраад байгаа ч юм болоо нэг жаргаад байгаа ч юм болоо. Яг дондор нь л тий алтан дундаж гэдэг шиг яваад байна шүү дээ. За бүс нутагтаа бол Казахстан 33 дугаар байранд орсон байна. Үзбекистан 53-т орсон байна. Япон 61-т орсон байна. За Солонгос мөн 67-д орсон байна. За тэгээд харин Оросын холбооны улс мөн 79-д орсон байна. Тэгэхээр манайх ч бол 75 бичигдсэн гэдэг байна шүү дээ. 75 бичигдсэн байгаа. Тэгээд харахаар бас 2-оор агчжээ. Эн чинь бас ололт амжилт шүү гэж харж болохоор тий. За тэгээд Монгол улсын хувьд тэгвэл яг ямар зүйлсэд анхаарах шаардлагатай байгаа бэ? Нөгөө хойшин татаад байгаа 5.9-өөс нь тий 9 хүртэл болгоод байгаа хойшин татаад байгаа зүйлсүүд юу вэ гэд ингээд аваад үтсэн байна. За тайлан ингээд дүн шинжилгээ хийсэн 3 сарын 20 Аз жаргалын өдөр гэдэг штэ тий дэлхийн. За тэгээ энэтэй холбоотойгоор ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил болгон л одоо дэлхийн аз жаргалын одоо тайлан бол танилцуулдаг. Тэгээ жил болгон л гардаг гэхээр 26 оны 3 сард гарсан маань 25 оныг үнэлжтэй үнсэн байгаа тайлан ингээд манайхаа ойлгочих болно. Тийм тэгэхээр жил болгон гардаг гэдгээрээ маш одоо онцгой. Тэгэхээр манай Монголын яг нийгмийн өнөөгийн дүр төрхийг авч үзэх юм бол аз жаргалын индексийг хойшин татж байгаа. Цаашаад анхаарах хэвээр нэг хідэн асуудал байгаад байгаа. За номер 1 юу вэ гэсэн чинь мэдээж сошиал медиагийн зохистой хэрэглээ. Энээс үүдэх сэтгэл зүйн асуудлууд байгаа. 26 оны 3 сард танилцуулсан гэж түрүүнд хэлсэн те. Тэнгүүт энд сошиал медиад өдөрт монгол хүн 7-оос дээш цаг зарцуулдаг гэсэн. Залуусын амьдралдаа тий зарцуулдаг цаг нь ийм байгаад байгаа. Иннээс үүдээд сэтгэл ханамжтай байх үнэлгээ дэлхийд даяар бүр 40-оос 60% буурдаг. Зөвхөн монголч биш. Тэ Монголд ухаалаг утас сошиал медиагийн хэрэглээ маш өндөр. 3 сая л мөртлөө тий бараг л 3 сая одоо сошиалтал байгаад байдаг шүү дээ. Тэгээ Монгол энээс үүдээд одоо тий залуу үеийнхэн маань цахим орчинд маш их ганцаарддаг, өөрийгөө бусдтай харьцуулах гэдэг тэр хам шинж, тэрийг дагаад сэтгэл готролд маш их өртдөг. За тэгээ төр булан одоо энийг бол гэр бүлийн одоо төвшөнд анхаарах шаардлагатай байгаа гэдгийг бол дурдсан байна. За хоёр дахь нь болохоор нийгмийн дэмжлэг болон баталгаат байдал. Миний амьдрал баталгаатай юу? Манай улс их орн нийгэм маань надад ямар яаж дэмжлэг үзүүлэх гээд байна вэ гэдэг тийм. Тэгээ аз жаргалтай орнуудын нууц нь эдийн засгийн баялгаас илүү бусдад итгэх болон нийгмийн хамгаалал байгаадсан. Одоо төр засаг нь яг ард иргэдийнхаа эрүүл аюулгүй эрхийг нь зөрчөөгүй тэр нийгмийг бүрдүүлж чадчихгүй юу гэдэг дээр маш одоо аз жаргалын түвшин өндөр байгаад байдаг. Монголд болохоор яг энд ингээд харах юм бол тий туслах найдвартай систем буюу эрүүл мэндийн халамжийн тэтгэврийн за одоо бүр халамж тэтгэврийг нь байгээ гэхэд одоо тий бодтой шударгаар ингээд өрсөлдөөд явах нийгмийн бизнесийн тэр зах зээл нь ямар байгаа вэ гэд бодохоор сул байгаад байна. Тэгэхээр иргэдийг ирээдүгээрээ ийм барьцаалсан байнгын стресстэй, байнгын төвшөртэй байдал гэд маш хурдан хүргээд байгаа гэдгийг нөлөөлд юм байна. За дараагийн хоёрын хэмжээ. За дараагийнх нь бол авилгалын талаар төсөөлөл гэж байна. За
монголчуудын амьдралаа сэтгэл дундуур байдаг гол хүчин зүйлсийн нэг нь төрийн байгууллагууд дахь авилгал одоо нэг улс төрийнхний идэж ууж байгаа байдал. Гэтэл ялцч амьдраланд ордоод идэг тэдгээр хүмүүсийн амьдрал нь дээшлээд ахаар энэ шудраг бус байдлаас үүдсэн одоо тэр авилгалын талаар одоо сүүлдээ авилгалтаа тэмцэх газарт итгэл ингээ буурч байгаа гэсэн тийм үзүүлэлтүүд. Энэ шудраг бус байдал. Авилгалын мэдрэмж өндөр байх тусмаа иргэдийн төрдөө болон ирээдүйдээ итгэл нүгүү болно. Аз жаргалын индекст шуудаар нөлөөлдөг юм буурдаг ийм тохиолдол. За дараагийн дугаарт нь хотчлт болон амьдрах орчны чанар. За Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын төвчрөл, ногоон байгууламжийн хомсдол нь иргэдийн өдөр тутмын одоо амьдралын сэтгэл санааны байдалд маш том сөрөг нөлөө болдог. Тэгэл нөгөө байгаагаа хараал гэдэгчлэн гараал ингээл шороотойгоо утгалцсан, хогтойгоо утгалцсан энэ байдлаа хараад эргүүлээд нөгөө эн чинь эрүүл амьдрах хугацааг уртсахын тулд амьдрах орчныг сайжруулах энэ тэргүүний ажил уг нь байсаар байтал энэ дээр нь хүртэл хийхгүй. За тэгээд би энэ өвдлөө эрүүл мэндийн байгууллагт хандлаа тэнцээ үйлчилгээний чанар муу харьцааны доголдол ингээд саажилттай ингээд харагдахаар эндээс үдлээл төр засаг юу хийж байгаа. Гэтэл бид нар татвар төлөөдэй ч гэдэг юм үү те. Энэ нөгөө яг улсын хоорондоо итгэх улсыг удирдах байгаа хүмүүстэй итгэх энэ одоо байдал ч гэсэн энэ аз жаргалын индекст ингээд нөлөөлөд байдгаа гэсэн юм дүн гарсан байна. Монгол улс зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн өсөлтийг харахаас гадна иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн шудраг ёс, за тэгээд цаашлаад амьдрах орчны чанарыг нь сайжруулснараа аз жаргалын жагсаалтанд урагшлах боломжтой. За тэгээд Монгол улсын үндэсний статистикийн хорооноос гаргасан цаг ашиглалтын судалгаанаас үзэхэд монголчууд гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа цаг болон соёл амралтын одоо өдрүүдийг идэвхтэй үйл ажиллагаанд зарцуулах тэр цаг багасах тусам бухимдал аз жаргалгүй байдал нэмэгдэн батлагдсан. Гэтэл нөгөө байгаа цаг нь төгсрэлтэй эсвэл одоо ажилдаа тэгээ нөгөө шудраг бус одоо цалингийн тогтолцоо эсвэл үнэлгээний тогтолцоо руу ингээд шилжчихээр ямар ч хүн энийг хараад сайхан жаргалтай байна да гэсэн мэдрэмж болт хүрхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ зүйлсүүд бас ингээд нөлөөлдөгөө. Гэтэ одоо энэ одоо хорооноос ирэл хүн ирүүл одоо ингээд тий аз жаргалтай амьдрандаа гэд хэдүүлээ бас суугаад байхаас илүүтэйгээр саваа авчираад өчөд хувцас угаачин да. Тий энийг ингээд яаж гоё хязгаарлаад энтэй энэнгүү бас ингээд зохицуулж болох вэ тий. Зарим тохиолдолд яг юм шударгаар миний ажлын цаг дууссан байна. Одоо би гэртээ зарцуулах цагаа зарцуулъя гэж гэртээ хараад гоё ингээд хүүхдөөстэйгээ гэр бүлийнхэнтэй цагаа зарцуулдаг нь бас хэд байх вүлээ тий. Гэтэл эхнэрний мөн нөхөр нь ингээд хүсээд авч нөгөө нэг чигүүр нь уцсанд ингээд донтцсон байдаг нь бас хэд вүлээ. Тэгэхээр хүмүүс маань өөртөө бас ухамсартай байж өөртөө бас яг энэ дээр ёс зүйтэй байх нь чухал байгаад энэ өнөөдөр мэрэгжилтнүүдийн хувьд бас жижигхэн зөвлөхөд тий. Яг үнэ. Тэгээ сая битэрийн дурдсан тэр дөрвөн асуудал бэрхшээл эхний хоёр нь бол одоо магадгүй тий хувь хүнтэй өөртөө хамааралтай. Дараагийн хоёр нь болохоор улс их орн тий төр засаг ард түмнийхээ эрүүл аюулгүй тэр орчныг бүрдүүлэхтэй хамааралтай хоёр зүйл байгаадсан. За тэгвэл одоо ингээд нөгөө Скандинавын орнууд буюу тий Финланд одоо тэр улсууд маань яагаад ийм аз жаргалын индексээрээ одоо бараг л 7 жил дараалаа тий нэгдүгээр байранд ороод яагаад мундаг байгаад байгаа юм бэ гэдгийг нэг юм кейс жишээгээр одоо тайлбарлая. За харъя. Юу вэ гэсэн чинь аз жаргалын одоо тий Скандинав загвар гэж баг хэлээд байгаа. Финландууд тэрийг өөрөө Сисо ба лагом сэтгэлгээ гэдэг байгаа. Сисо гэдгийн төрөнд хэлсэн тий нөгөө хатуу жил төвчээрээр аз жаргалтай байхад суралцах. Тэгээд энийг болохоор эрс шийдэмгийн хатуужлаас таашаал авах гэж тайлбарлалт юм байна. За лагом гэдэг нь болохоор хэтрүүлэхгүй яг таарсан, жорын тааруулсан дундаж амьдрал гэж хэлээд байгаа юм. За тэгэнгүүт энэ хоёр ухагдах нь тэднэрт яаж үйлчлээд байна вэ гэхээр одоо юу гэдгийг тий нөгөө хэтрүүлэхгүй яг дундаж таарсан гэхээр баян ядуу гэдэг ялгаа байхгүй. Ер нь ингээд нийгмээрээ нийтээрээ маш гоё ингээд юм боломжтой тий. За тэгээд юу гэдгийг хамгийн үнэтэй машин унана гэхээс илүүтэй орой 17 цагт миний ажил тарлаа. Ажил тараад гэр бүлээрээ хойд алхах, саавн цухыг аз жаргал гэж үзээд байна. Тэгээд бүр нөгөө Европын орнуудын маш гоё нэг зүйл нь яг тэр бодиттой тэнд амьдарч байгаа найз маань хэлжсэн зүйл нь юу вэ гэх юм бол ажил тарлаа. Тэнгүүт одоо нөгөө баар маар ингээл янз бүрийн диско мисконыхын газрууд айлуудынхаа хотхоноос хол байдаг гинэ. Тэгээд тэр айлуудынхаа хотхон ажил тарлаа хүмүүс гэртээ ирлээ гэр бүлтэйгээ цаг зарцуулна ойрхон цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг. Тийм учраас тэнд ингээд цаг зарцуулах зүйлийг хийж байна. Нөгөө нэг бар савндаа шоудмаргаа залуучууд нь арай өөр газар ингээд байдаг ч гэдэм үү те. Тэнгүүт ингээд гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэх амар тайван байх, ая тухтай байх боломж нь бүрддгийм байлээ гэж ярьжсэн. Тэгэхээр яг энэ байгаа байхгүй ажил тарлаа хайртай дотны хүмүүстэйгээ далхах ч юм уу те, саавн цуух ч юм уу, хоол идэх ч юм уу, хамт тоглох ч юм уу
зам үе цэцэрлэг түрээлэнд. За тэгээд дээрэс нэмээд нөгөө төрийн үйлчилгээ гэдэг зүйл нь одоо нэг юм том хүнд аппарат биш те. Ил тод учраас маргааштай санаа зовдөггүй. Таны одоо хэрвээ ингээд танд ингээд халамжийн асуудал хэрэгтэй байгаа бол хэрвээ хүүхдийн цэцэрлэгч юм байвал хэрвээ та одоо эмнэлэгт хэвтэх бол гээл те бүх зүйл нь тодорхой учраас юм байдаг гин. За нөгөө талаа тэгвэл манай монгол залуучууд монгол одоо гэр бүлүүд маань монгол хүмүүс маань яаж амьдраад байна вэ? Улаанбаатар хоттой одоо Монгол улсын маань тал хувь нь амьдраад байна тий. Тэгэнгүүт тал хувь нь амьдарч байгаа юм чинь нөгөө хотын төвөгжрөл маш их одоо ачаалал ерөөсөө л амьдралынх нь хамаг цагийг ирчвчийг сорчдаг. За нэг 32 настай Улаанбаатарт амьдардаг банкны ажилтан Баатар гэ залуу байлаа гэж бодъё. Өдөрт 3-4 цагийг магадгүй банкнасаа нэлээд хол амьдардаг бол одоо хотын төвчрэлд өнгөрүүлж нэрж очих те. За тэгээ хүүхдээ цэцэрлэгээс нь хоцроод авчих үү дээ. За эхнэр бас ажилтаа шүү дээ гэл ингээл нэг юм айц төвшөр дүнд те. Хин ах уу яах вэ юу хоцорчих үү дээ хүүхдэд тгчих үү дээ гэл те. За тэгээ ажлын ачаал нь их байх юм бол ажлаасаа орой тарна. За тэгэнгүүт нөгөө хотын төвчрэлд явсаран байгаа л хамаг ирч хүчээ нөгөө шүүсээ шавхуулаад гэдэг шиг те. Саруулаад гэртээ хардаг. Тэгээ гэртээ харангуут нөгөө гэр бүлдээ цаг гаргах гэхээс илүү те амармаар санагдана. Ягаад тэгэхээр маргааш өглөө ажилтай. Яг ийм нэг зүйлэнд за тэгэнгүүт нь амьдрал нөгөө цалин нь амьдралд нь хүрэлцээтэй юу гэвэл бас хэцүү тий. За тэгэл амьдралын чанар болон цаг хугацааны эрхчлөө гэдэг зүйл байхгүй учраас аз жаргалгүй би амьдраад байна гэж энэ залуу бол тодорхойлж хэлсэн байгаа юм. Энэ хоёр жишээ ингээ харахад газар тэнгэр шиг байгаа даа сте тий. Газар тэнгэр шиг. Гэхдээ монголчууд чинь Монголд амьдрах амар гоё гэдэг үзэлтэй хүмүүс тэр үздээрээ бас ингээ урагшилсан л ахал та. Тийм гэхдээ ингээ гоё өөрчлөгдөөсөө өчигдөрх нь нэг иргэний бас яг ийм нөгөө гадаадад амьдарч байгаад ирсэн их чинь яриаг гүцэд сонсож чадаагүй л те. Тэгээ ингээ хальт сонссон чинь уйлаад ирчихсэн байхгүй. Тэгээ тэр хичээсэн бэхээр монголчуудынхаа ингээ хүнд хэцүү амьдарч байгаа гадны улс их оронтой ингээ харьцуул. Гэтэл бидэрт маш их нөөц боломж баялаг байгаад идэг. Тэг яаж амьдруулахаараа бас ингэж амьдруулт юм болоо гэд нэг эргэн үеийн хувьд ингээд цухалтлаа бас ингээд те арт иргэдийг хараад бас ингээ өрөвдөж байгаа тэр зуршлыг илэрхийлж исэн. Тэгээд одоо тэгээд ямар ч байсан сайн сайхан болно доо. Сайхан цаг ирнэ гэж те. Гарц шийдлээ бүгдээрээ яри те зөвлөмжүүдийг замбаатар төвшөнд яалтчгүй нөө төр нийгмийн төвшөнд те буюу макроын том төвшөнд бид нар хэрхэн яаж одоо сайжрах юм бэ гэдэг энэ одоо арга зам гаргалгаа гарц шийдэл байна тий. За тэгээ амьдрах орчныг мэдээж сайжруулах хэрэгтэй. Төрийн төвшөнд аз жаргал гэдэг зөвхөн мөнгнөөс биш эсвэл аз жаргал гэдэг зөвхөн биел дотроо би аз жаргалтай амьдраад байна гэхээс хамаарахгүй байгаа байхгүй тий. Хотын маань тэгж болно. Гэхдээ яалтчгүй зарим зүйл дээр одоо ингээд төвшин унана. За тэгэнгүүт хотын одоо зөв төлөвлөлт ногоон байгууламж явган хүний зам гарц гаргалгаа аюулгүй орчноос эхэлнэ. Тэгэхээр яг үнэ ядчил бид нар төвчрлээ яаж бууруулах вэ гэж жилийн жилд ярьж байдаг тий. Одоо 8 сарын 15 боллоо Улаанбаатар буцалдаг штэ. Тэгэл ерөөсө хаа газар л ерөөсө бөглөрөө төвчрээ стресс хэрүүл уруул тий. Нохоогохаа дээрээ хүрдэг штэ тий. Тэгэхээр энийг бууруулах нь штэ тий. Ирээдүйн өдрөөр ярьж байгаа штэ. 2 цагийн аз жаргалын цагийг бэлгэлнэ гэдэг байгаа. 2 цагийг тий багтаа 2 цаг. Түрүүнд одоо Баатарын жишээгээр бол 3-аас 4 цаг бөглөрөө төвчрэлсэн бол ядаж 2 цаг. За тэгээд нийгмийн итгэлцлийг сэргээх нь 2 дахь гаргалгаа байгаа. Нөгөө авилгал буурахгүй байх, төр зэгт гарч байгаа нөхдүүд чи идэж уугаад байна, ард түмнийхээ төлөө ажиллахгүй байна, эд чин ман чин одоо нэгдэж ивсээд байна гээл тий. Яалтчгүй бодит төрөх зураглал ахгүй тий. Авилгын төвчнөрөө манайх аз жаргалын индексээрээ маш доогуур орсон байна. За шудраг асыг тогтоох нь иргэдийнхэн ирээдүйд одоо итгэх итгэл их орноо толгоолж байгаа тэр хүмүүст итгэх итгэл гэх тий. Олон зөвлөсөнгүүд яалтчгүй сэтгэл санааны сэтгэл зүйн одоо амар амгалан тэ байдал тэр амар тайван байдал шууд нэмэгдэнэ гэж байгаа. За тэгэхээр эдгээр зүйлсүүдийг бас ингэж анзаарч харах нь бол нин чухалаа тий. За цаашаа ингэж явах юм бол монголчууд бид аз жаргалыг үргэлж ирээдүйд болох ямар нэгэн үйл явдалтай тухайлбал одоо юу гэдэг тий. За нэг юм мөнгө цуглуулж байгаа байртай болноо ч юм уу тий. Эсвэл одоо тушаал дэвшээ том албан тушаалд очноо. Эсвэл мөнгөтэй болохоор гадаадад аялнаа ч гэдэг юм уу тий. Ингэж одоо холбож өнөөдрийг ингэж нэг талаараа энэ ингээд сул тал юм шигтэй алддаг тий. Ирээдүйд зүйлээ төсөөлөд аз жаргалыг аваад шүү дээ. 8 сарын 15-ныг төсөөлөхөөр хэцүү ч ихсэн гоёыг нэг ингээд бодохоор тий
дандаа нэг багшин дээр тааны их чи ахаа гэсэн хүүхдүүд тэр хошин шогийн мэдрэмж байж идэг тий. Тэгэхээр нөгөө хэрэглээний соёлыг нэг талаараа ингээ өөрчлөх шаардлагатай тий. Бусадтай өөрийгөө харьцуулах уралдаанаас ингээ гарах хэрэгтэй. Бүх хүмүүс л одоо өнгөрсөн 7 хоногийн манай нэвтрүүлэгт орж исэн нөгөө санхүүгийн талаар ингээд ярьдаг хүн бас хэлж ирсэн шүү дээ. Бүх хүмүүс л улбар шаранг утастай болж ижил аз жаргалтай амьдрах юм шиг нэг юм ойлголт төрөөд идэх гэхдээ тэрийг л барихгүй бол нэг амьдрал нь болохгүй юм шиг тий. Тэгэхээр энэ ингээд соёлын талаар өөрчлөлт одоо ойлголтуудыг өөрчлөх хэрэгтэй. Бусдад харагдах байдал брендийн тэр үнэтэй машиндаа биш харин дотоод тэр яг сэтгэл зүй, эрүүл мэндтэй хөрөнгө оруулах нь чухал байгаад байна. За тэгээд сошиал медиагаас авч байгаа хуурамч мэдээлэл бусдын гой сайхан амьдралын зураг нь хүнийг өөртөө дутуугийн мэдрэмж авахд бас хүргэдэг. Тэ одоо юу гэдэг олон хүмүүс ингээл улбар шарвцтай байгаа. Тэгэхээр надад тийм улбар шарвангийн утас байхгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр өдөрт доор хаяж нэг цаг хугацаа унтрааж бодит харилцаанд анхаарах хэрэгтэй. Энэ нөгөө харьцуулагдаад байгаа хоосон юм шиг мэдрэгдээд байгаа, дутуу юм шиг санагдаад байгаа. Тэр орон зайнаас бас холдож болно те. За тэгээд талархах татал өдөр болгон өөртөө байгаа жижиг зүйлстэй талархаж болно. Тухайлбал одоо юу гэдэг үр ширтэ хийдэж элэг бүтэй амьдарч байгаадаа талархдаг ч юм уу те. За эрүүл биетэй байгаадаа, найз нөхдөдтэй байгаадаа талархаж сурхан дархинд аз жаргалын тэр даавар топомоник одоо топоминийг ялгуулж идэг. За болохыг ингээ шинжлэх ухаанаар баталсан. За тэгээд нөгөөтэйгөр одоо юу гэдэг чи нөгөө өөртөө байхгүй зүйлээ харахаараа айгүй юм хоосон хэцүү амьдраад байгаа тэр мэдрэмжүүдийг авдаг шүү дээ. Харин тэрний оронд өөртөө байхгүй тэр зүйлүүд нь байж иж болно. Байгаа зүйлсүүдийг хараад тэгвэл тэр байхгүй зүйлсийнхаа төлөө гоё жаргалтайгаар ингэ зүтгэх хэрэгтэй байгаа байхгүй тий. Түүнээс одоо юу гэдэг зөвхөн байгаадаа талрах. Зөвхөн байгаагаа хараад байхгүйгаа битгий бод март гэдэг юм биш тий. Тэр төлөө зүтгэж болно. Гэхдээ зүтгэхдээ би цаавал одоо тий нэг юм хор шартаагаар игдүүцэж, зэвүүцэж нөгөө хаз жаргалыгаа буруугаар битгий ойлгосоо тий. Тэгээ мэдээч хэрэг байгаа зүйлээ ч гэсэн бүтээхийн тулд тодорхой хэмжээний хүч зарцуулсан байгаа шүү дээ. Тэрэндээ гоё талархаад тий тэрийг олж хараад тэгээ байхгүйгийнхаа төлөө зориг тавиад өөртөө ингэ зориулах юм бол монголчууд их олон зүйлд хүрч чадах байхаа гэж боддөө шүү дээ. Дараагийн жилд одоо энэ байрыг нэг 5 орнд байраар урагшлуулж чамсаа 70 орлоо гэл 70 дугаар байранд орлоо гэд яриа сууж явах юмсан тий. Тийм шүү дээ. Тэгээд сайхан алтан дундчийг барьж байгаа гэдээ бас хаанч болохгүй нэ тий. Тэгээд макро төвшөнд буюу микро төвшөнд өөрчлөлтүүд үнэхээр хэрэгтэй байгаад байна. За тэгээ мэдээж энийг нэгтгэх юм бол мэдээж цаг хомс байгаад байна бидэнд тий. Одоо энэ хотын төвжирэл бөглөлөөс шалтгаалаад за санхүүгийн дарамтууд байгаад байна. За дээрэс нь одоо тий хувь хүний хувьд одоо өөрийгөө альва зүйл тэнцвэртэй байлгах буюу одоо сошиал медиа донтохгүй юу. Тэнд амьдрахгүй юу гэдгээс шалтгаалсан олон зүйлүүд нөлөөлж байна. За тэгвэл судалгаа 71 нэвтрүүлэг маань одоо цаашаага хувь хүн тэгвэл өөрөө шалтгаалсан зүйлсийг хэрхэн яаж хийх юм бэ гэдгийг бас ярэ гэж бодож байна тий. Тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудас дээр яг одоо лайв стримтэй хүрч байгаа аз жаргалын талаар ярьж байгаа тий. Аз жаргалыг ярихаар яалтчгүй инээд хүрээд идэв л да тий. Инээд төрхөөс гадна аз жаргалын энэ тайлан жил болгон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийдэг нь ямар гоё юм бэ гэж тий. Улс их орнууд, ард түмэн хүмүүс ер нь хэрхэн яаж амьдраад байгаа юм бэ гэдгийг эндээс харах боломжтой. За төр засгийн маань эрх мэдэлтнүүд бол тий манай улс чинь нэг ийм хэмжээнд энэ нь доор байгаа юм байна. За тэгвэл энийг сайжруулахын тулд улс их орноо сайхан болгохын тулд ард түмний аюулгүй сайхан амьдруулахын тулд юу хийх вэ гэдэг нэг тэр гарц гаргалгааг зүгээр ингээд бэлэн хоол болгоод тий гаргаад өчөж байгаа учраас үнэхээр гайхалтай инээд хүрээд байна л да. За тэгээ өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлгээр хүрэж байгаадаа бүр инээд хүрээд байна. Тэгэхээр 986 104 5 дугаарын утас шуудаар нээлттэй байгаа. Сонсогчдаа орж ирээд аз жаргалын талаар өөрийнхөө боддог өнөөдөр амьдралдаа аз жаргалыг хэрхэн яаж бүтээж яваан бэ гэдгээ гэсэн хуваалцах боломжтой. Тэгээд 986 104 5 дугаарын утас нээлттэй. Тэрнээс гадна 104 5 84 5 толгойноор хишиглэж байгаа. За тэгээд аз жаргалтай байх хэрэгтэй гэж одоо хэлвэл аюу амархан л та тий. Чи одоо юундаа гунсан гэл тий. Аз жаргалтай байгаач чам тийм юм байна гэл ингээл дурсаж болж байна тий. Гэхдээ энийг бид нар яаж зуршил болгох юм бэ гэдэг нь хамгийн чухал байгаад байдаг. Яг энийг амьдралд хэрэгжүүлэх ийм тодорхой юм нэг юм бүтэц загвар байна л да. Боломжтой гэж хэлэх гээд байгаа юм тий. За жишээлх юм бол та одоо тий за надад цаг алга гэд ингээд толгоогоо кодлцсон байлаа гэж бодъё. Одоо би ийшээ явахдаа 2 цаг, эрэхтээ 2 цаг. Тэгээд энэ 4 цаг өнгөрчлөө. Ажлын 8 цаг, за хоолныхаа цагтаа 9 цаг. Ингээд бодохоор 13 цаг маань өнгөрчлөө. Би 8 цаг унтна. Надад ингээд нэг эдгийн цаг байна гэл ингээд бодохын оронд тий зам дээр өнгөрүүлж байгаа тэр үр ашиггүй цагаа юу хийж болох вэ? Яаж амжуулж болох вэ гэдгийг бодох тий.
За тэрийгээ одоо юу гэдгийг өөрийгөө амраах, эсвэл өөрийгөө хөгжүүлэх цаг болгож болно. Эсвэл хайртай хүмүүстэйгээ одоо ярилцах цаг болгож болно гэдэг ч юм уу тий. Ийм үр ашигтай байдал руу хуваах боломжтой байгаад байгаа. За дараагийнх нь болохоор одоо замд гаргаж байгаа цагаа тооцоод үзлээ шүү дээ тий. Тэнгүүт тэрийгээ яаж үр ашигтай болгож болох вэ гэд өглөө эрт босоод бие бэлдээд байж захта аль замаар хаагур явбал эсвэл хэдэн минутын өмнө гарвал төвчрөл гайгүй байдаг вэ гэдгийг бас тооцож сурах тий. Тооцох чадварыг нэмэгдүүлж чинь. Одоо юу гэдгийг хүмүүс тэгдэг шүү дээ. Яг ачаал нэмэгдээл гэлэнгүүт 5 минутын өмнө гарах ялгаатай байдаг шүү гэж ярьдаг тий. Тэгэл яг 5 минутын өмнө гарахад ажилдаа хоцрохгүй ирдэг. 5 минутын дараа гарлаа гэхэд ажилдаа 30 минутаар хоцроод ороод ирдэг. Маш том ялгаа байдаг. За дараагийнх нь болохоор өдөрт 1-2 цаг тэр одоо бачимдаад бухимдаад төгжрээд уурлаад хараамаар байгаа тэр цагаа ашигтай цаг болгох гэдэг байгаа түрүүнд хэлжсэн тий. За дараагийнх нь болохоор одоо тий утсанд ингээд янз бүрийн аппликейшнууд суулгаад янз бүрийн зүйл хийгээл эсвэл уцаа байнга ухаал байдаг. Тэр 30-40 минутаа үр ашигтай цаг болгох гэж байгаа. Тэрийг яаж одоо үр ашигтай цаг болгох вэ гэвэл уцаа хошин тавиад хүүхдүүдтэйгээ тоглох, гэр бүлийнхэнтэйгээ цаг гаргах ч гэдэг юм уу тий. Ийм боломжууд байна. За дараагийнх нь санхүүгийн сэтгэл ханамжийг бид нар яалтчгүй нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгэхэд мөнгөний тоог хэмнэхээс илүүтэйгээр байгаа мөнгөндөө сэтгэл хангалуун байгаа тий тэр зарцуултыг одоо яг биднийг ингээд нөгөө зарцуулалт хийж тооцоолт сурч тий төлөвлөж сурахын чадварыг л бас ингээд илүүтэйгээр шаардж байна л да. Энэ бол ингээд бие хүн болгоод нийгмийн харилцаанд ороход хаач одоо хэрэгтэй юм зүйлс байгаад байна шүү дээ. За адаглал гэр бүлтэй боллоо. Гэр бүлтэй болоод цалин авсан багахан гэж бодож байгаа цалин хүргээд амьдрах нэг чадвар гэдэг чинь эргүүлээд биднийг юм тий би хийж ин би болгож ин жижиг юмар би ийм олон одоо тий зүйлсийг амжууллаа гэдэг энэ байдлаас өөртөө ихтгэлтэй байдал. За тэгээ дараагийн дугаарт нь гоё аз жаргалтай байдлыг үүсгэж болно шүү дээ тий. Тэгэхээр сэтгэл хангалуун байх, сэтгэл зүйн тэр техникийг эзэмших нэ. Харьцуултын урхинаас одоо гарах буюу Instagram, Facebook дээр хүмүүсийн хамгийн их одоо тэр гоё аялал, хамгийн үнэтэй хэрэглээний одоо тэр зургийг хараад өөрийгөө голоод байгаа тэр мэдрэмжүүдийг ингээд зогсоох юм. За тэгээд зөвхөн одоо юу гэдэг амьдралынхаа 1% гэлгэр хэсгээр ингэж тэдгээр хүмүүс харуулж байгаа шүү дээ гэдэг энэ зүйлсийг цахим ертөнц гэдэг маань мэдээж одоо бодит байдлаас үүдэж байгаа ч гэсэн тэр чигтээ бодит биш шүү дээ гэдгийг ч гэсэн тооцоолоод хөлөвлөөд сурчих нь бас ингээд амар байгаад байгаа тий. За тэгээд төсөөлөлтийг одоо 50, 30, 20 гэсэн дүрмээр буюу орлогынхаа 50%-ийг зайлшгүй хэрэгцээндээ одоо энэ нь одоо юу гэдэг те нэг үндсэн хэрэгцээ буюу хоол унд байр гэдэг зүйлсүүдтэй 30%-ийг нь хүсэл сонирхолтой кофе, за кино үзэх, хувцас авах гэдэг юм те 20%-ийг нь ирээдүйн хуримтлалтаар тогтмол одоо ингэж хадгалах нь бас айгу чухал. Тэгээ санхүүгийн сахилга батны ирээдүйд тодорхойгүй байдлаас үүсэх тэр айдсыг ч гэсэн үгүй хийдэг ингэснээрээ нөгөө ад жаргал гэдэг тэр зүйл рүү бас ингэ дөхөх боломжтой те. Яг үнэ. Тэгээд монголчуудын хувьд нөгөө санхүүгийн одоо юу гэдгийг те боломж бололцоо нь одоо цалин мөнгө бага тийм үү монгол мөнгөний инфляцтай ундаг байнга л одоо бусад одоо валютуудын доор байдаг гэдгээрээ яалтчгүй л ингээл хүнд хэцүү л байдаг тий. Яаж 20% хураах вэ гэдэг. Гэхдээ хураагаад эхэлчих юм бол гэдээ бас тэр санхүүгийн мэргэжилтэн маань ярьж ирсэн шиг тий. Багаар хураагаад эхэлчих юм бол та одоо насан өтөл болсон хойнооч гэдэг юм. Эсвэл янз бүрийн эрсдэл гарахад бусдын царай харахгүй, ядрахгүй, зүдрэхгүй давнаа гэдгийг хэлжсэн шүү дээ тий. За тэгээд дараагийн зүйл бол мэдээж одоо гэр бүл бусадтай харилцах харилцааны тэр чадварыг сайжруулах, харилцааны чанарыг сайжруулах юм жижиг хөөрхөн дадлуудтай болох гэдэг байгаа тий. Жишээлх юм бол одоо маш олон гэр бүлүүд яг амралтын өдрөө гэр бүлдээ зарцуулж чаддаг тий. Гэр бүлдээ зориулж чаддаг, бүр хамтдаа төлөвлөж чаддаг одоо гайхалтай гэр бүлүүд байгаад ддэг тий. Амралтын өдөр бол миний гэр бүл одоо хүүхдтэй, эхнэртэй эсвэл нөхөртөө зориулж байгаа өдөр юм аа гэд. Тэр хоёр өдрийн нэг өдөр бол гэр бүлийн цаг байдаг. Хамтдаа кино үздэг, хамтдаа агаар салхинд гардаг, хамтдаа тоглоом тоглодог тий. Хамтдаа одоо найз нөхдөөрөө ингэж нэгдэж нийлж ямар нэг зүйл хийдэг. Тэгэхээр ядаж нэг өдрийг нь тийм болгоосай. Тэгээд нөгөө нэг Скандинавын орнууд буюу нөгөө Финланд улс чинь ой модондоо алхах байгальтайгаа ойрхон байгаад аз жаргалтай байгаад байна гэж. Манай Монгол улс ч гэсэн ингээд Улаанбаатар хотыг зүгээр жишээлх юм бол 4 сайхан уулынхаа голд байршиж байгаа тий. Тэгэнгүүт урагшаага богд уулхошоо одоо чингэлтэй уул тий. Зүүн тишээгээ баян зүрх уул гэдэг ч юм уу ийшээгээ сонгоо харих уул гээл тий. Хаашаач гараад алхсан байна.
Тэ тэгэхээр ерөөсөө л амралтын аль нэг өдөр нь ууланд алхах, хүүхдүүдэд байгальтаа ойр байлгах, тэ ядчил цэвэр агаар амьсгалах тэр нэг боломжуудыг бий болгочих юм бол энэ бол ерөөсөө сэтгэл ханамжийг маш хурдан өсгөж чаддаг арга байгаад байгаа. Сисү чи юу л ихчээ? Сисү болохоор юм хатуужил төвчээрээр одоо тий амьдралаас аз жаргалыг таашаах гэдэг. Одоо жишээлхэд өглөө эрт ингээл бид нар амралтын өдөр ингээл унтмаар санагддээ шүү дээ тий. Тэгэл унтмаар санагдсан ч гэсэн нөгөө ууланд алхдаг хүмүүс чинь одоо тий бие бэлдээл уулынхаа хувцсыг өмсөөл цастай байна уу, бороотой байна уу, тий шуурхтай байна уу ууланд алхач л байдаг. Тэр нэг хатуужил төвчээрээс аз жаргалыг мэдрээд байгаа. Гэтэл тэр нь ингээд өөрөө ингээд хүний тархинд бие махбодод нөгөө аз жаргалын давруудын үгүй тий бий болгоод ялгаруулад байгаа байхгүй. Энийг хэлээд байгаа. За ядраад байгаа юм чи унтчихъя гэд тий тэр өглөөг 10 цаг хүртэл унтах биш. 6 цаг цэрлээ бие бэлдээд гарлаа ууланд очлоо тий 1 цаг сайхан алхлаа буцаад ирлээ. Энийг хэлээд байгаа юм байна. Ууланд алхахыг гэдгсэн чинь ямар мэдрэмж төрж ийн гэхээр 2 цаг төвчрөн гэдэг мэдрэмж төрж байгаа байхгүй. Өглөөр төвждгөө юм байл шүү дээ. Нөгөө яг нөгөө хүмүүс автоматар тэгээд ингээ хойшлуулчих шүү дээ. Тэгэхээр нөгөө сисү буюу тий хатуужил бэрхшээлийг тэгвэл тийшээ явах цагтаа одоо нөгөө хэрвээ төвчрөл 2 цаг сайхан подкаст сонсъё. Яг үнэ. Гэрийнхэнтэйгээ гоё машинд ингээ цаг одоо гараа ярий дуулъя тий ярилцъя. Хөвчлөлтэй цагийг өнгөрөөгээд. Тэгээд сүүлд манай нөгөө нэг радиод ажиллаж исэн Дэлгэр хоёрын гэр бүл чинь машинд айгуу гоё кино контент хийдгээр хүмүүс нилээн ингэж одоо тий таашаагдсан шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө ингээд харахад л тэгэж хүмүүс дуртай байж хандлтыг өгж байгаа юм чинь хийхэд бол бас айгүй тийм гоё хандлттай л бас зүйл аз жаргалыг. Тэгэхээр бидний амьдрал нөгөө тулгарч байгаа бэрхшээл асуудал бэрхшээл гэхээс илүү тэрийг нэг юм сисү болгоод тий энэгээр дамжуулаад би яаж тэгвэл энэ асуудлыг гоё юм аз жаргал болгох уу гэдгийг бодох нь өөрөө бидний сисү байгаад шүү дээ. Яг үнэ. Бид нар хоёрт ийм байдлаараа Финлянд болж болохоор байна тий гэдгийг уриалах гэдэг байгаа байхгүй. За нөгөөх нь болохоор нөгөө лагуум гэж хэлсэн шүү дээ тий. Тэр нь болохоор хэтрүүлэхгүй гэдэг байгаа. Яг таарсан дундаж амьдралаар амьдрах тий. Нөгөө түрүүний хэлээд байдаг бүгдээрээ л iPhone 17 авуул тий баян харагдах гацтгэл нь ханах гад аз жаргалтай байх гэдэг байгаа. Биш ээ тий. Нөгөө хүнжлийнхаа хэрээр хөлөөж хийж монголчууд хэлдэг шүү дээ тий. Энэ ингээд нэг муухай юм шиг сонсогддог хэдий ч гэсэн тэрийг л авчвал гээл хоол хүүхдүүдийнхээ одоо хоолны махыг тий авахгүйгээр утас авах уу эсвэл хоолны махтаа байгаад тойр цуугаад халуун хоолоо идээд инээлдээ цуух уу гэдэг хоёр ч ялгаатай байгаад байгаа байхгүй тий. Тэр энийг хэлээд байгаа шүү. За тэгээд дараа нь бас яг хувь хүнд өөртөө чиглэсэн нэг гой зүйл бол талархлын дасгалаа гэж хүмүүс үргэлж хэлдэг тий. Талархлын дасгал, талархлын тэмдэглэл гэж хэлдэг тий. Тэгээд энэ болохоор бүр шинжлэх ухаанаар батлагдсан байгаа. Хувь хүн өөрөө шууд хийж болох тий хин ч гэсэн одоо ингээд би өөртөө талархъя явуулж чадна шүү дээ тий. Тэгсэн хэрнээ хамгийн үр дүнтэй зүйл бол талархлын тэмдэглэл. За тэгээд яаж хийх вэ гэх юм бол та магадгүй өглөө босоод юм хийх одоо өөртөө төлөвлөгөө зохиох дуртай хүн бол эсвэл орой унтахынхаа өмнө тий орой ингээд өдрөө дүгнээд тэгсэн хэрнээ маргаашаа төлөвлөгөөд нэг талархаад унтах дуртай хүн бол хизээч хийж болох нь тий. За магадгүй өдөр цайны цагаараа зав гардаг энэ үед гэх юм бол цайны цагаараа хоолоо идчихэд сайхан тайван суужгаад өнөөдөртөө талархаад маргааштай талархаад хайртай хүмүүстэй талархаад өөртөө талархаад өнгөрөх боломж байгаа даа тий. За тэгээ нэг 3 жижигхэн зүйлийг цаасан дээр бичиж болно. Жишээлх юм бол өнөөдөр одоо тий өглөө хамтдаа хувааж уусан кофе хамтдаа байсан шүү тий. За өнөөдөр хамтдаа энэ ажлыг хийгээд ард нь гарсан чинь урамтай байсан шүү гэж хэлэх тий. Орой нөхөртөө очиод өнөөдөр гэр бүлийнхаа төлөө хичээж байгаагээ чи хараад би бахархсан шүү гэж хэлэх. Үр хүүхдүүдтэй аав ээжигээ байхгүйд гэр орноо цэвэрлээд ингээд дүүгээ хараад сайн сууж байгаад чинь ээж нь баярлж шүү гэж хэлэх. Энэ зүйлээс л юусоо эхлэн гэдэг байгаа. Тийм шүү тий. За тэгээд энэ цоршоныг ашиглаад өглөө орж ирсэн чинь гоё кофе хийгээд тавьсан байсан. Мянга ахта баярлалаа. Кофе гоё исэн шүү. Жохон хөрцөн байсан л та. Гэхдээ ямар ч сэтгэл бол халуун байсан шүү. Сэтгэл өндөртөж байгаа шүү тий. Гэх мэтчлэн одоо энэ зүйлийг бодоод байх биш. Энэ чинь нөгөө гар гэж штэ. Хэмдэглээд бич гэж штэ. Нөгөөтэйгүр бас хэл гэж юм. Тэр хүнд мэдэгд гэж юм тий. Тэгэх юм бол одоо мянга ах намайг яах нь. Энэ охин ч бас хөөрхий ингээ баярлаад идхий гэж тий. Дахиад одоо тэгээ
бэлдэх чинь гэдэг. Ингээд зөрүүлээд нөгөө хүмүүсийн харилцаа ингээ гой бэхжээд яваад байгаад байгаа хэрэг тийм. Ингээ би биендээ энэ зүйлсүүдийг мэдрүүлээд тэгээд өнөөдрийн бас судалгаа 71 нэвтрүүлэг дээрээ аз жаргал гэдэг сэдвээр ярьж байгаа. Сонсогч та 0-10 оноогоор өөрийнхөө хэр аз жаргалтай байгаа вэ гэдгийг бас дүгнээд шууд оноо өгөх гээд үзээрэй. За тэгээд тэр онооноос шалтгаалаад хэрвээ магадгүй 5-аас доошоо байх юм бол өөрийгөө гоё юу хийвэл аз жаргалтай болдог вэ? Тэр зүйлсүүдээ бодоорой. Юу сонсвол аз жаргалтай болох уу? Яавал аз жаргалтай болох уу? За тэгээд гэрийнхэн тань бас яг хэдэн оноотой байгаа гэдгийг ажиглаад бусдынхаа тэр бага оноог бас дүүргэж өгөх тэр зүйлсийг хийгээрэй гэж өнөөдрийн нэвтрүүлгээс бол ятгаж байна. Яг үнэ. Тэгээ хүний тарих нөгөө хоёлаа бол их олон удаа ярьсан да. Одоо нөгөө тарих судал, сэтгэл судлал хоёр ч маш нарийн уялдаатай холбоотой байдаг учраас төрөлхийн одоо юу гэдгийг те сөрөг мэдээллийг төрүүлж харах те. Тэгээд нөгөө нэг аюул эрсдлээс өөрийгөө хамгаалах юм зохицуулттай бий болцсон гэдэг байгаа. Тэгэнгүүт одоо талархах тасгалыг хийх те. Эерэг зүйлсийг олох, бодох одоо амьдралдаа одоо тэр аз жаргалтай байх сонголтуудыг хийх тэр дадлыг ердөө 21 хоногта хичээгээд үзээч те. Хийгээд үзээч, оролдоод үзээч. Хэцүү юм байна гэж сууж ах. Эсвэл энийг би оролдоод үзье гэж сууж ах хоёр хүн асар их ялгаатай байдаг те. Тэгээд 21 хоногийн дараа хэцүү юм байна гэдг нь бол байх байрандаа бүрч илүү доошо орсон байдаг. Харин энийг оролдоод үзье, би хийгээд үзье, би чаднаа, эсвэл би энэ нэг зан чанараа засаад үзье гэж байгаа хүн маш гоё амжилт те, маш гоё агцсанд очсон байгаад байдаг. Тэгэхээр тархины нейроны тэр холбоосууд маань 21 хоногийн дараа үүсэж бий болно гэсэн үг. Тэгэхээр та хийгээд үзээрэй. Энэ бол таны бие махбод, сэтгэл зүй бүх зүйлтэй чинь нарийн уялдаа холбоотой учраас оролдоод үзээрэй гэж уриалаад өнөөдрийнхөө судалгаа 71 нэвтрүүлгийг өндөрлөе. Судалгаа 71 нэвтрүүлэг маань 7 хэмжиж, 1 огтол урайтай, эрхэм сонсогч таны амьдралд маш чухал хэрэгтэй мэдээллүүдийг тийм ээ судалгаатай, нотлогоотой, баримттай, их сурвалжтай. За тэгээд төгсгөлд нь болвол ийм гарц гаргалгаа шийдэлд байдаг шүү гэдэг одоо онцлогтойгоор хүрдэг нэвтрүүлэг байгаа. Тэгээд сонсогчдаа бидэнтэй хамтдаа байсан баярлалаа. 2 дугаар студид сэтгэл судлаач Баясаа, хөтлөгч гэр бүл судлаач Цоом ажиллаа. Түр баяртай. Баяртай. Таны амьдралд асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын